Миний одоо энэ уруулыг харах юм бол энэ ингээд хомхоод олгоод нилийн амаран өвсөрхийлж байгаад одоо ингээд идэгцэн сорив тогтсон байхгүй. Тэгээ бас хэсэг жоохон байж байгаад арилж гайг бах. Яг би угаасаа цагаан сарын амралт дуусч орж ирээд ажилдаа ер нь бол алуулахаа ер нь мэдчихсэн. Гэхдээ угаасаа тэгихч учиртай. Одоо манай хүүхдүүд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтаа өгөхгүйд маш их завгүй бичлэг хийгээд яваал гэсэн чинь яваал гэсэн. Тэгээд ерөөсө бичлэг хийж чадаагүй. Депресстэй ер нь байсан. Сэтгэл зүгээс сэргийхийн тулд хин нэг ингээд татаж амьдралдаа оруулах ч юм уу эсвэл ингээд хин нэгнээс тусалцаа хүсэх ямар ч шаардлага байхгүй надад. За одоо жоохон даун болох ч байгаа маань гэдгээ өөрөө мэдээд өөртөө тэр болгонд хугацаа олгоод тэрэндээ хүртэл ингээд өөрийнхөө цаг зав мөнгө хүртэл зориулах хэрэгтэй гэж ер нь би бол бүр ингээд амар хүлээн зөвшөөрсөн бүх юм. Надад бол одоо ажил, амьдрал, өөр элдв бусан юм дээр бол ингээд хин нэгэн гадны нөлөөнөөс ингэж би өөрөөсөө огт стрессдэггүй байгаа. Ойрын ер нь жил бараг тийм юм миний амьдралд ерөөсөө байгаагүй. Миний одоо яг энэ жанжин шугамыг эвдэж намайг ингээд ингүүлэх ер нь бол нэг тийм хүн байхгүй байгаа хгүй юу? Бүхэл төрлийн харилцаан дээр өөрийгөө маш сайн контролдож сурах тал дээр амар хичээдэг байхгүй юу? Хүн ерөндөө яг ингээд бүх юмхаа ингээд дунджийг нь бариад авчвал бүх юм дээр ингээд хүл алдахгүй явдаг даа гэсэн миний одоо ерөөс амьдралын ерөнхий зарчим бол тэр бүх юм дээр яг ингээд тэгээ тунгийн тааруулж амьдрах юмсан гэсэн бодолтой байна. Хит бас ингээд ер нь л би миний ингээд бүх зан чанар хитрхи амар юм задгаа хөвгчлөлтөө биш бас хитрхи амар ном юм биш байхыг ингэж хүсдэг заяо. Тэгээ энэнийхээ одоо микс хүн байхыг бас хүсдэг. Айлын ганцын онцлог дээрээсээ нэмээд миний өөрийн хувь хүний онцлог гэж магадгүй ингээд одоо өөртөө тохиолдож байгаа бүх юмыг бусад хүмүүс рүү нь ялцах гэж юусэн их ингэж тэр хүмүүс рүү ингэж нэг ойртоо тэ миний асуудлыг шийдэд өгөөч сайнаар ч муунаар ч гэдэг ингэж нэг их амьдралдаа нэг оролцуулаад байдаггүй болохоор тэгээд би ингээ хүмүүсээс олж стресстэй зовж ядарч ингэж яагаагүй гэсэн шлээ. Тэгээ миний болоод угаасаа амар стресстэй ч байгаа ганц шалтгаан болохоор угаасаа таргалалт энэ бол ингээд мэдгүй зарим хүмүүст амархан байж магадгүй. Гэхдээ надад бол ингээд бааш олон жилийн урт удаан ийм асуудал болж явж байгаа. Тэгэд өөрийгөө амар чи заавал ингээд турах ёстой, ингээд амар туранхай байх ёстой гэдэг энэ бол миний өөртөө тавьдаг ингээд хамгийн хатуу шаардлага заяа. Яагаад гэвэл угаасаа ингээд урт удаандаа эрүүл амьдралын хэмнэл эмэгтэй хүн болж төрсний одоо тэр нэг юм тэгээд ингээд үзэгдэх байдлаасаа ч гэсэн би ер нь бол ингээд огт чингээ илээдэлгүй амьдрмаар байгаа. Энэ бол миний төлөлийн бөгөөд цорын ганц хүсэл яг одоогоор байгаа заяа. Тэгээ угаасаа л бүхий л өвчний үндэс бүхий л одоо сэтгэл гутрал авж байгаа зовлон шаналлын үндэс бол угаасаа эмэгтэй хүний яг амьдралын хувьд бол аргалалт юм шиг санагддаг байхгүй надад. Би ганцаараа ийм юм уу эсвэл бүх эмэгтэйчүүд тийм юм уу? Дотроос мань иддэг ганц асуудал бол энэ тархалт гэдэг асуудал заяа. Өөрөөрөө нэг 5-аас 7 за 5-аас 8 кг дотор бол ингээд амар боломжийг хайж чаддаг байхгүй юу. Гэхдээ миний жингийн илүүдэл чинь ингээд тэрнээс том асуудал байгаад байна шүү дээ. Тэгээд би өөрөө ингээд амар намхан байхгүй. Тэгээд тэр намхан дээр ингээд амар жингийн илүүдэл. Гэхдээ хүмүүс харахаараа тэгж амар тарган гэж хардггүй ч гэсэн ингээд би одоо өөрийнхөө биеийг өөрөө харж байгаа шүү дээ. Тэгэнгүүт угаасаа яг өндрийн хувьд бол би ингээ хамаагүй жингийн илүүдэлтэй байгаа байхгүй маш их жингийн илүүдэлтэй. Тэгээд би болохоор тийм ясан турхаа биш ч гэсэн бүр ингээд ямар ч дотор өөхлөлтийн илүүдлэхгүй яг тийм эрүүл гоё юм чанга биетэй баймаар байгаа хгүй. Тэгж яахт ингээд би маш их тарган байгаа да өөрийгөө ингээд амар үзэн ядж байгаа. Тэгээ би ингээд хүнтэй холбоотой асуудал ажлын хүрээнд ч юм уу эсвэл өөр ямар нэг юм хийхээрээ алдаа гарахгүй байхыг ингээд салгардуулахгүй байхыг амар хичээдэг хэрнээ ганцхан би ингээд таргалал гэдэг асуудалтай бүр ингээд амар удаан зууралдаад тэрэндээ өөрийгөө ингээд амар шаналгаад яадаг гэхэлэр эн чинь ингээд ардна гарна гэдэг юм нь ингээд юм богино хугацаа биш ингээд уртын хугацаа байхгүй. Одоо нөгөө нэг хэдэн жил цуглуулсан өөхөө нэг өдөр ингээд нэг сарын дотор арилгахыг гэвэл өөхөнд ч тэнэг санагдана гэдэг шиг. Тэг би болохоор ингээд 3-4 сарын тууштай байдал надад юусоо байхгүй. Миний тууштай зан бүр ингээд хамгийн цааталтаа лимиттэй хүрлэхэд нэг сар 10 хоног ч юм уу явж байгаа. Тэгэл нэг ингээд жоохон хөнгөрөөд ирэнгүүт за бараг л турчлаа. Одоо би нэг идэх болсон гэл. Тэгээ нөгөө ингээд сахар амссан хүн чинь гурлаа амссан хүн чинь донтоод ингээд буцаад нөгөөдгөө идээд. Тэгээ ингээд яаж ч өөрийгөө ингээд бүр амар чангалсан зоригжуулсан үнэхээр ингээд барахгүй байна би. Тэгээд үнэхээр шантраад
одоо би өглөөний 6 цагийн юм дасгалын ангид явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр дасгалтаа явахын тулд угаасаа өглөө 4:40-д босоод тэгээд 5 өнгөрөөж гэрээсээ гараад 6 гэхэд одоо дасгал дээр очичтэй. Тэгээд 7:15 хүртэл сайхан дасгалаа хийгээд би нөгөө дасгал хийх амар бүр хүсээд байсан. Гэхдээ би өөрөө гэртээ ерөөсө хит удаа өглөө эрт босоо хийх гэж үзсэн байхгүй юу. Тэг хүний орчин бүрдэхгүй байхаар нөгөө үнэхээр чаддгүй юм билээ. Тэгээд дөнгөж хүн орноосоо боссоо ингээд ганцаараа дасгал хийн мэн гэд ингээд ерөөсөө л би ингээд тэр ингээд миний ерөөсөө боломж болцоо болж өгч чадахгүйсэн ахгүй. Тэгээд би тэр дасгалын юмд явж эхэлснээс хойш надад одоо амар гоё байгаа. Өглөөдөө ингээд очиод хөлсөө сайхан гаргаад тэгэнгүүт ингээд тэр өдөрч амар хурдан өнгөрөндөө дээрээс нь айгүй гоё хөнгөн шингэн болоод ингээд обемороо ингээд амар хасж байгаагаа би ингээд мэдээд байгаа хгүй юу. Тийм нөгөө олон турах зоригтой хүмүүс дунд орчхоор хүнийг ингээд бодолч гэсэн шал өөр болгоцсон байхгүй юу. Тэгээ би угаасаа за би ингээд ганцаар бол үнэхээр энэ асуудал дээр бол барахаа бэлдсэн байх гэдгийг өөрөө ингээд мэдээд сүүлд цагаан сараар бүр амар идэ тэрнээс хойш идэ тэгээд ингээд мэдхгүй яа яг энийг ярихаар ингээд үнэхээр энэ тархалт миний ингээд энэ доторх асуудал гэдэг нь мэддээд байгаа хгүй бүр ингээд ийшээ баг ингээд шинэрч өвдөв заяа. Яа тийм хүмүүст бол амар жаргалтай л багтай зөвхөн тархалт нь энэ хүний хувьд асуудал юм байна. Тэнгүүд үнэхээр хүний зовлон өөр гэдэг шиг надад одоо бусад бүх юм маань үнэхээр асуудалгүй байгаа ч гэсэн ганц энэ тархалт ингээд асуудал заяа. Тэгээ уурын цаг ирж ийн хувцас улам нэмэгрэх ёстой байна. Тэгээд би өөрийнхөө ингээд байгаа гадаад төрхөн сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа гэл иймэрхүү олон асуудал байна. Гэртээ эртдээ 9 цагт ирдэг байхгүй. Тэгэхээр тэр хүртэл ийм олон цаг линз зүүх боломжгүй байгаа учраас нүд бүр ингээд оройтой бүр аргаад линзэн дотор юм орсон юм шиг болоод тэгээ би шил хийлүүлээд одоо шилээ зүүж байгаа. Ядчил 7 өдрийн 3-4 өдөрт нь шилээ зүүгээд үлцэн өдөрт нь линзээ зүүгээд идэх ч юм эсвэл зүгээр өглөөдөө линзээ дасгалтай авахтаа л уусаа линз зүүхээс аргагүй очиж шилтэй дасгал хийхээр жоох хэцүү. Тэгэхээр өглөөдөө линзээ зүүж хаад үдээс хойштой шилээ зүүдэг ч юм уу ямар нэгэн байдлаар зохицуулахгүй бол тийм олон цаг бас ингээ линз зүүн гэдэг жоох хэцүү. Тэгээд дээрээс нь миний бас ингээд хараа маань нэмэгдсэн. Тэгээ өмнөх шилээ зүүх гэхээр угаасаа багтаад байгаа хгүй. Тэгээд сая шинээр ийм шил хийлгсэн. Гүндалаах шиг ийм шил хийлгчлээ найзуудаа зөгч гин үү гэж хүмүүс бичлэгээ оруулахгүй мó гэд бас хэд хүн бичсэн. Тэгээ би бас ингэ миний бичлэгийг хүлээдэг хүн байдаг юм байна. Тэгээ би одоо ингэ бичлэг хийж байгаа хгүй наа бас ингэ үзмээр байгаа хүн байна штэ тий. Бараг би Монголоос ирснээс хойш Монголоос ирснээс хойш гин би Солонгосоос ирснээс хойш бараг огт даавнуулаагүй. Тэгээ би Солонгосоос явахаасаа өмнө бас ингэ зүрхэлцээс ахгүй юу. Ер нь ингээд амар сэтгэл санаа нэг хүндүртэй одоо миний хамгийн хүнд үе нэг 2 жил гарны өмнө байсан юм уу та 3 жилийн өмнө ч юм уу. Тэгээ тэрнээс гарснаас хойш буцаж тэрэн лүү явахгүй гэсэн бодлоор ер нь бол өөрийгөө ингээд дандаа зэхнэглэл дандаа л ингээд пуш хийгээл яваад исэн. Тэгээд одоо болохоор битгий шалчхан л гэж ер нь өөрийгөө ингээд хой тэгэнгүүт сая яг нэг жоохон тэр үе маань ингээд буцаж жоох иргээд бүр ингээд жоох ингэс хийж аваад тэгэл за гайг болчлаа одоо би юу гайг болцсон бити зүршилчих надаа ёо зүгээр хийх юм хий энэ их зав чөлөөгүй амьдралын хажуугаар юм чи гуниглах хуц гээл өөрийгөө ажлаар нүдүүлчихэр чи хүн бүр ингээ уйдахч за байхгүй заяа нэг мэтгэд өглөө нэг мэтгэд орой нэг мэтгэд өглөө нэг мэтгэд орой би өглөө 4:40 тосч байгаа болохоор хамгийн орой 9:30 гэхэд ингээ унтцсан байх хэвээр тэгэхгүй бол өглөө нь бийж дийлэхгүй угаасаа ямар ч үр дүнгүй гэдгийг мэдчихэж байгаа болохоор одоо ихтгэн унтаад байгаа. Гэхдээ ер нь бол өглөөний ийм анги бол маш гоё юм байлээ. Гэхдээ яг ийм амьдралын хэмнэлээр амьдрна гэвэл би баг буцаад стрессдэх байхаа. Өглөө ингээд 6 цагийн дасгал ингээ амжиж очихын тулд би 4:40-д босоод ингээ усандаа ороод ингээ өглөө эхлүүлэх хэрэгтэй болж байгаа. Тийм учраас оройтож ерөөс унтаж болохгүй болохоор зүгээр л ажил тараал ингээ галзуу юм шиг гэрлүүгүйгээл гэртээ ирээд ингээ уцаа авахж чадахгүй. Уцаа авах юм бол нэгдүгээрт ингээ оройтож унтна, нойр сэрэх чинь гэж бодвол тэгэл ер нь жоохон ингээ орчлонгоос тасралгүй амтантай ч бүр ингээ огт харьцахгүй, найз нөхдөж уулзаж амжихгүй байгаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр ингээ гой дасгал хөдөлгөөнтэй байгаад дуртай байгаа болохоор нэг юм хүссэн бие гайгүй болтол. Тэгээ дээрээс нь би яг юм багш нь тулж ажилладаг гой газар ингээ явмаар байгаа учраас одоо явж байгаа газар манд бол таалагдчихаа. Тэгэхээр энэ сараа бол дуусчихад.
Тэгээд 4 сараас миний ажил гайгүй болно. Бүр дээрээс нэмээд би орой ангихгүй болохоор тэгээд тэр оройн цагийг гоё ашиглаад оройдоо гоё фитнес хийдэг ч юм уу. Тэгээ гэж юу н бодож байгаа. Алга болсон хідэн өдрүүдийн маань хідэн хэсэг нь жоохон ингээд өвчтэй байсан. Тэгээд ингээд одоо бүр ингээд том хүн болчоор амар өрөвдмөр заяа тэр өвдөх хавдах энд ч хамаагүй. Тэгэл зүгээр ажиллаа ингээ өөрийгөө хурдан тэнхрүүлэх л арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэл чих маань буцаад амар хатгаал амар өвдөж эхлээд тэгэл өстө 1-7 хоног шүдэ зууж явж байгаа л нэг өдөр сайхан 10-11 цаг хүртэл унтахад л сэмбигээ босоод ирж байгаа ч тэгэл тэгээ би нэг сүүлийн үед 4 өнгөрөөд босоодсэн чи өнөөдөр бүр амралтын өдөр ээж 5 гэс ирсэн. Тэгээ өнөөдөр болохоор би ээж хоёрынд очиод бид гурав жоох юм идээд миний машиныг явж янзлуулж байгаа. Тэгэл би байж байгаа гэртээ ирсэн байхгүй юу. Тэгэл за одоо урин цаг ирж ийн зүгээр та идэд нэг хай гэх гэж бичлэгээ хийлээ. Нэг сонин сод юм байхгүй. Яг энэ болохоор намайг үздэг хүмүүс л үзээсэй энэ бичлэгийг энэ маань ингээд нэг итгэвчтэй бичлэг хийжсэн нэг энэ талга болсон юм байна гэж юу н бодоорой. Тэгээд стил турахыг хүссэн хонгороо хിവэрэ байгаа стил тэгээ би бичлэг хийх хүсэл маань оволцож эхэлсэн. Оволцсоор л байгаа. Миний үнэн ухаан санаа дотор зөндөө юм байдаг хөө. Заримдаа би бүр ажилласаа гараад сайн манад нөгөө усны шүүлтүр солих хүн ирээд тэгээ би өмнө юу ярьжсэн мартчихлаа. Тэгээ ямар ч ясаа одоо 2-7 хоногийн дараагаас цаг зав ихтэй болчих учраас тэр үеэс илүү их идэвхтэй бичлэг хийнэ. Bye.